Оройн төрийн үзэгчтэй тэгэхээр өнөөдөр анхаарал татсан 2017 оны төсвийн төслийн асуудлаар бид өнөөдрийн сэдвтэ та бүхэнд задлан хүргэнэ. За түүнчлэн Томч Эрдэнэ чимэг студид мөн ажиллаж байгаа. Азийн хөгжлийн банк өнөөдөр Монгол улсын сүүлийн улирлын эдийн засгийн төлөв байдлын талаарх мэдээллийг тайлан хэлбэрээр гаргасан байгаа. Энэ мэдээллийг Томч Эрдэнэ чимэгтэй хамт хүргэнэ. За мөн эдийн засгт анхаарал татаад байгаа бид Монгол улс stand by хөтөлбөрт хамрагдах уу гэдэг сэдвээр Томч Пүрийг мөн студид ажиллаж байгаа. За ингээд Монголын мэдээ сувгийн 3 Томч өнөөдөр эдийн засгт анхаарал татсан асуудлыг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За юуны төрөнд Эрдэнэ чимгээс эхлээд асууя. Азийн хөгжлийн банк Монгол улсын эх оны эдийн засгийн өсөлтийг хэрхэн харж байна? Тэгэхээр Азийн хөгжлийн банкны одоо гаргасан судалгаанаас харахад эх оны төсвийг бол харьцангуй эдийн засгийг бол өсөх нааштай хандлага дүр зураг ажиглагдж байна гэж үзэж байгаа. Гэхдээ биднэрт анхаарах зүйлүүд байгаа. Тэгэхээр манай улсын эдийн засгийн төсвийн дарамтаас улбаалсан тохиргооны цаг үед одоо тулж ирлээ гэдэг ийм одоо дүгнэлтийг бол хийж байна. Тэгэхээр 2016 оны эхний хагас жилд бол Монгол улсын эдийн засаг 1.4%-аар саарсан. За 2016 оны төгсгөлд бол 1.3% өсөх магадлал бол харагдаж байгаа. Хэрвээ бид нар төсөв эдийн засгаа уялдуулж гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадвал 2017 оны эдийн засаг 1.4% өснө гэсэн бол тооцоо судалгаа харагдаж байна. Тэгэхээр 2017-оос 18 онд бол гадаад өрийн хэмжээний эргэн төлөөлөлт бол хүлээгдэж байгаа. Тэгэхээр энэ нь бол төлбөрийн тэнцэлд томоохон дарамт учруулна гэсэн мэдээлэл байгаа юм. Тэгэхээр Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч бол ахлах эдийн засгийн яриаг одоо хамтдаа сонсоод эргээд студид яриагаа өршөөлье. За Монгол улсын хувьд уул уурхайн салбарт хэрэгжих томоохон төслүүд улсын төсвийн болон төлбөрийн тэнцлийг хэдхэн жилийн дотор эерэг болгоно гэж харж байна. Хамгийн гол нь зөв зохицуулах, макро эдийн засгийн тогтвортой байлгах, эдийн засгийг төрөлжүүлж бүтээмжийг нь өсгөх нь чухал юм а. Төсөв эдийн засгийн бодлого маш сайн уялдуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, за эдийн засагт голлох жин дарах уул уурхайн салбартаа томоохон мега төслүүдийг одоо урагшлуулж чадвал өнөөдрийн эдийн засаг төсөвт учирсан энэ хүндрэл сорилтыг 2-3 жилийн хугацаанд бол давах уламж бол харагдаж байгаа юм. Сангийн сайд өнөөдөр мэдээлэл хийхдээ 2017 оны хувьд эдийн засгийн өсөлтийг 3%, 2018 онд 5.1%, харин 2019 онд 7% эдийн засгийн өсөлттэй байна гэсэн ийм мэдээлэл хийсэн. За чухам яаж гэдэг нь үнэхээр Азийн хөгжлийн банкны өгсөн зөвлөмжтэй яг цав тохирч байна. Учир нь хамгийн түрүүнд том төслүүдэд хөдөлгөөн нийтийн сангийн сайд онцлсон. Тэгэхээр оюутлахын уурхаан, далд уурхаан бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. 5 толгой уурхайн хувьд бол цахилгаан станцын төслийг, за мөн төмөр замынхын төслийг 5 толгой өөрийнх нь үйл ажиллагааг тэлэх замаар энэ төслийг үргэлжлүүлэн, за мөн гацууртын уурхаан төсөл дээр засгийн газар ач холбогдол өгч урагшлуулна гих мэтчлэн томоохон төслүүдэд урагшлуулах энэ арга хэмжээнд засгийн газрын зүгээс ихээхэн ач холбогдол өгснөөр дээр хэлсэн эдийн засгийн өсөлтийг хангах боломжтой гэж хэлж илээ. За нөгөө талаас мэдээж шинэ хөрөнгө оруулалт татах, гаднаас хямд өгөхүүсүр татах асуудлууд сүүлийн үед хэвлэлээр их яригдж байгаа. За энэ хүрээнд төсвийн алдагдал нэмэгдэх үе, өөрийн тааз өсөх үе гэсэн ийм болгоомжл олон нийтийн дунд байгаа. Сангийн сайд ямар хариулт өгснийг одоо харуулъя. Шинэ засгийн газар байгуулагдаад 16 оны төсвийн тодтоглол хийхдээ Монгол улсыг нэгдмэл нэг төсөвтэй болгоно гэдэг энэ суурь зарчмыг баримтлаад явсныг та бүхэн мэдж байгаа. Энэ зарчмынхаа доор 16 оны төсвийн тодтогдол батлагдсан. 17 оны төсөвч мөн ялгаагүй энэ бодлогын хүрээнд нэгдмэл нэг төсөвтэй байна гэдгээрээ явж байгаа. Нэгдсэн төсвийн алдагдлыг улсыг хурлаас баталж өгсөн төсвийн хүрээний мэдээлэлээр бол 9.9% баталсан. Засгийн газар төсвийн төслийг боловсруулахдаа энэ хүрээнд нь багтаагаад орлого зарлагаар нийцүүлээд тооцоолсон гэдгийг та бүхэн мэдээлээ. 16 оны тухайд бол өрийн дээд хязгаарыг 88%, 17 оны хувьд бол 85%-тай байхаар улсын хурлаас төсвийн хүрээний мэдээллийг баталсан. Засгийн газар энэ хүрээнд төсвийн төслийг боловсруулсан. Сангийн сайдын мэдгэж байгаагаар эх оны төсөвт бол ямар нэгэн шин татварыг бий болгохгүй өнөөгийн татварыг өөрчилж нэмэхгүй гэсэн сэдвийг онцолж байгаа. Эдийн засагт хөрөнгө оруулалтыг нэмэх, мөнгөний их усрыг бий болгох зорилгоор томоохон хувьчлалуудынхаа асуудлыг хөдөлгөх асуудлыг ярьж байгаа. Ямар ч байсан өнөөдөр бүх төрлийн үйлдвэрүүд алдагдaltaй ажилтдаг байдлыг зогсооно. Ашигтай ажиллуулна, хэрвээ ашигтай ажиллаж чадахгүй бол хувьчлна гэсэн ийм байр суурийг илэрхийлсэн байгаа. Хамгийн гол иргэдийн хувьд анхаарал татдаг нэг асуудал байгаа. Цалин тэтгэврийн асуудал эх оны төсвийн төсөлд хэрхэн тусгай гэдэг дээр сангийн сайд ямар тайлбар өгснэг одоо харъя. Цалин тэтгэврийг одоогийн байгаа төвшингээс нэмэгдүүлэхгүйгээр одоогийн байгаа төвшингийг нь хадгалах ийм бодлого барьсан. Нэгдсэн төсвийн орлого маань өөрөө бас хангалттай нэмэгдэж өгөхгүй байгаа. 16 оны тодтоглоор бол нэгдсэн төсвийн орлого 5 их найд 340 орчим тэрбум төгрөгтэй байна.
Аригчил бид нар бол 5 их найд 974 тэрбум төгрөгийг төсөв цуглуулна гэд энэ жилдээ харьцуулахад 600 гаруй тэрбум төгрөгөөр төсвийн орлогыг нэмэгдүүлээ. Засгийн газар менежменттэй нэмэгдүүлэх юм бодлого барьсан гэдгийг хэлье. Тоймч Эрдэнэ чимэгтэйгээ дахиад ярилцъя. Хэдийгээр бид нар том төслүүдэд хөдөлгөнө гэд яриад байгаа. Гэхдээ Монгол улс бол түүхийн эдийн үн ханшаас эдийн засгийн ихээхэн хамааралтай улсын хувьд хятадын зах зээл, ер нь гадаад зах зээлд үн ханш ямар байх вэ, эдийн засгийн өсөлт ямар байх вэ гэдэг маш чухал сэдв. За Азийн хөгжлийн банкны тайланд энэ асуудал хэрхэн тусагдав? Эдийн засаг өссөн, Азийн бүсэд өсөхөд бол одоо Азийн хоёр гол улс нөлөөс нь бол бүгд найрамдах Хятад улс энэтхэг улс байгаа юм. Тэгэхээр зүүн Аз Хятадын эдийн засгийн тааламжтай нөлөөгөөр одоо энэ онд 5.8%, эх онд 5.6% хүрнэ гэсэн бол тооцоог Азийн хөгжлийн банк хийж байна. Төсвийн болон мөнгөний дэмжих бодлого нь өмнөд төршийн эдийн засгийг бол одоо өсгөхөд нөлөөсөн байгаа. Тэгэхээр зөвхөн энэтхгийн эдийн засгийн өсөлтөд иргэдийнх нь хэрэглээний нөлөөгөөр энэ он 7.4% өсгөр бол татварын реформ, банкны салбарын бүтцийн өөрчлөлт нь урагштай байгаа учраас эх онд энэтхгийн эдийн засаг 7.8% хүрнэ гэсэн мэдээлэл хүргэж байгаа. Монгол улсын өнөөгийн эдийн засгийн хүндрэл нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, түүхийн эдийн үн ханш унаж, дотоодын үйлдвэрлэл хомигдсон, төсвийн хариуцлагагүй зарцуулалт сүүлийн жилүүд үргэлжилсэнтэй холбоотой. Энэ хүндрэл эргэжүүлж үргэлжлэх төлөвтэй байна. Хүндрэлийг давахын тулд эдийн засгийн бүтцээ төрөлжүүлэх, мөчлөг дагсан эдийн засгийн бодлогыг зогсоох, орлого өндөртэй жилийн хөрөнгө хоримтлуулдаг байх, ажилгүйдэл дагсан ядуурлаа бууруулах, нийгмийн эмзэг бүлэг рүү чиглэсэн бодлого орхигдуулахгүй байх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үр зээлийн бодлогодоо зөв менежмент хийх нь чухал байна. Хэрвээ ингэж чадвал Монгол улсын эдийн засаг өсөх боломж харагдаж байна. Тэгэхээр энэ ярилцлагаас харахад Азийн бүсэд манай өмнөд төрш бол маш гол эдийн засгийн тоглогч байгаа. Тийм учраас Хятад улсын эдийн засаг энэхүү эх онд ч гэсэн илүү өсөлттэй байгаа учраас Монгол улсад эдийн засгийн хувьд бол боломж байна гэж харагдаж байгаа. Гадаад зах зээлээс манай эдийн засгт нөлөөлөл нь эх онд таатай байх нэ. За тэгвэл мэдээж том төслүүдийн хөдөлгөөн гадаад зах зээл таатай байлаа ч гэсэн яг одоо цалин тавих мөнгөгүй байгаа энэ төсөвт бол биднэрт төсвийн тансан бодлого ч юм уу эсвэл ер нь илүү их төсвийн сахилга бат хэрэгтэй. Мөн гадны тусламж хэрэгтэй. Хамгийн ойрын арга хэмжээг стенд бай хөтөлбөр гэдгийг эдийн засгчид онцлоод байгаа. За тоймч бүрвтэйгээ мөн холбогдъё. За чи өнөөдөр стенд бай хөтөлбөрөөр сэдв сурвалжлахдаа яг энэ дээр агуулгын хувьд бид юуг онцлох ёстой, анхаарах ёстой гэдэг дээр ямар тайлбар өгөх вэ? Тэгэхээр эдийн засгийн маш хүнд нөхцөл байдалд хүрчгээд байгаа. За улсын төсөв хөрөнгөний одоо нөөц боломж шавхагдчихад байгаа улс орнуудад тусламж хүргэдэг, амь тариа хийдэг одоо энэ олон улсын валютын сангийн стенд бай хөтөлбөрт Монгол улс хамрагдах болов уу, яах бол гэсэн одоо таамаглал бол сүүлийн 2 сарын хугацаанд яригдлаа. За энд бол засгийн газар албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй боловч засгийн газрын одоо үйл ажиллагаа бол үнэхээр одоо Монгол улс стенд бай хөтөлбөрт хамрагдах нь ойлгомжтой боллоо гэсэн үгийг бол мэрэгжилтнүүд хэлж байна. За стенд бай хөтөлбөрт бол маш чанга шаардлага тавьдаг. Төлбөрийн балансын тэнцлийг хангах, өрийн таазыг хангах, дотоодын бүтээгдэхүүнд эзлэх одоо төсвийн алдагдлыг бууруулах, за эдийн засгийн өсөлтийг дэмжин ядуурлыг бууруулах, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх, инфляцийг бууруулах, зээл хумих, банкны хяналтыг чангатгах, за баялагын санг бий болгох, үйлдвэрлэлийг төрөлжүүлэх гээд олон шаардлагыг тавьдаг. За эдгээр шаардлагад ус Монгол Улсын засгийн газар тодорхой хэсгээс нь бол хэрэгжүүлээд эхэлж байгаа. Тухайлбал одоо Монгол банк бодлогын хүүгээ нэмсэн, засгийн газар төсөв танах үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. За мөн засгийн газрын тэргүүний хувьд бол олон улсын валютын сангийнхантайгаа 2 удаа уулзсан. За Монгол банкны ерөнхийлөгч Монгол банкны зүгээс улсын хурлд мөнгөний бодлогоо өргөн барилаа. За энэ мэтээр бол ерөнхийдөө засгийн газрын үйл ажиллагаа бол стенд бай хөтөлбөрт хамрагдах чиглэл рүү явж байна уу гэсэн мэдээлэл байгаа. Тэгэхээр Монгол улсын хувьд энэ удаад анх удаа стенд бай хөтөлбөрт хамрагдаг байгаа. Тэгэхээр эдийн засаг хямарсан мөчлөг болгон дээр бид нар олон улсын валютын сангаас санхүүгийн дэмжлэг хүсэжсэн ийм улс орны хувьд энэ удаагийн стенд бай хөтөлбөрт хамрагдж байгаа эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад бидний давуу тал юм уу эсвэл энэ стенд бай хөтөлбөрт хэрвээ хамрагдвал эндээс хүлээгдэж байгаа эдийн засгийн өсөлт юу байна? Тэгэхээр эдийн засгчдын хувьд энэ удаад Монгол улс стенд бай хөтөлбөрт хэрвээ хамрагдвал за 18-аас 36 сарын хугацаанд за 1.5 тэрбум доллар орчим одоо зээл авах болов уу гэж таамаглаж байна. За өмнө нь бол 1991, 2009 онуудад стенд бай хөтөлбөрт Монгол улс хамрагдаж байсан. За 1993, 97, 2001 онуудад бол ECF хөтөлбөр буюу нэн хямдралтай зээл хөтөлбөрт бол хамрагдаж байсан. За ингээд нийтдээ 5 удаа олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж нийтдээ 195.7 сая долларын зээл авч байсан. Энэ зээлийн 70% нь бол стенд бай хөтөлбөрт хамрагдаж байгаа юм. Харин энэ удаагийнх бол одоо үнийн дүнгийн хувьд, хугацааны хувьд, нөхцөлийн хувьд бол арай илүү байх болов уу гэж харж байгаа. За эдийн засгчдын хувьд ч гэсэн стенд бай хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа юм.
Одоо ингээд тулгамдсан байгаа маш их хэмжээний төлбөрийн асуудал байна. Төсвийн одоо алдагдлын асуудал байна. Төгрөгийн ханш унжаага асуудал. Энд дээр чинь нөгөө тусламж ирдэг байхгүй. Тэгэхээр бас одоо зөвхөн сөрөг биш бас эерэг тал байгаа гэж хэлэх гэсэн. Тийм учраас бол олон улсын байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй. Ихэнх орнуудаа эерэг үр дүн авчирдаг. За тухайлбал манай улсын хувьд 2009 онд стендбай хөтөлбөрт хамрагдажсэн жишээнээс авч үзвэл инфляцийн түвшин огцон буурч 1 оронтой тоонд хүрсэн, төгрөгийн Америк доллартай харьцах ханш доктордсон, за төсвийн алдагдал буурсан, банкны системийн доктортой байдал нэмэгдсэн, Монгол улсад орох хөрөнгөний урсгал нэмэгдсэн, харин ажилгүйдлийн түвшин одоо хэвэндээ байсан. Ажилгүйдлийн түвшнээс бусад үзүүлэлт нь бол эерэг гарсан гэсэн ийм сайн үр дүн байгаа юм. За тэгэхээр стендбай хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар олон улсын валютын сангийн мэрэгжилтнүүд 10 сард Монгол улсад ирж одоо дүн шинжилгээ хийхээр болж байгаамаа. Тэгэхээр олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монголд 10 дугаар сарын дундуур ирэхээс өмнө эх 7 хоногт олон улсын валютын сангийн дээд хэмжээний уулзалт Америк нэгдсэн улсын Вашингтон DC хотноо эхэлнэ. За Монгол улсын сангийн сайд Монгол банкны ерөнхийлөгч нар энэ айлчлал хийх явцад яриа хэлцээ илүү дэлгэрэнгүй өрнөх бах үр дүн эндээс гарах баха. За эх 7 хоногт гэсэн улсын хурлын намрын ээлж чуулган эхлэн төсөв мөнгөний бодлого чуулганы гол анхаарлын төвд байх нь бол тодорхой байна. За эдийн засгийн өргөн өрөөний сэдвээр өнөөдөр студид Томч, Гандима, Эрдэнэ чимэг пүрв нар ажиллалаа.